Тагнуулын ерөнхий газарт Монгол улсын төрийн өндөр албан тушаал хачижсэн нэгэн эрхэм шалгадаж ихсэн талаарх дуйлаанд иглээ. Тодорхой хэлбэл улсын хурлын гишүүн асан Монгол улсаас Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдаар ажиллаж байсан сайраныг тагнуулын ерөнхий газар шалгаж ихсэн байна. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг өмнө нь шалгах ёстой байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас болон Монгол улстай өөрийн бие хүрэлцэн ирээгүй байсан учраас хідэнтэй төтгөлзүүлээд байжээ. Энэ талаар тагнуулын ерөнхий газраас тодруулахад сайраныг Казахстаны тагнуулын албаныхны хүсэлээр инхүү шалгах болсон байна. Бүгд найрамдах Казахстан улсын тагнуулын газрын Барлау албаны бие газрын орлогч Радид Хуранда Танстан Бековын тодорхойлолтод Монголын элчин сайд сайраныг Кувейт улсад Казахстан улсын тагнуулаар ажилладаг болохыг нь нотолжээ. Мөн сайраныг Алтай хэмээх нууц нэрээр нэгт холбоотой мэдээлэл өгч ажилладаг байсан тухай албан бичигт дурдсан байна. Сайран Герман улсад нийцэл хийлгээд хэдхэн хоногийн өмнө эх орондоо буцаж ирээд байгаа юм байна. Түүнийг Казахстаны тагнуул мөн эсгээс үл хамааран элчин сайдаар сууж байсан орных нь болон бусад улс орны өндөр албан тушаалтнуудын хүсэлтээр шалгах болсон тухай тагнуулын ерөнхий газрын их сурвалж хэллээ. Сайраны ерөнхий сайд асан баярын зөвлөхөр ажиллаж байсан нэгэн бөгөөд түүнийг баяр Кувейт улсад суух анхны элчин сайдаар томилсон гэдэг ч мэдээлэл байдаг. Өмнө нь Арабын нэгдсэн Египт улсын элчин сайдаар сууж байсан энэ эрхэм Арабын баячуудыг монголчуудтай холбоход баггүй үүрэг гүйцэтгсэн хэмээн яригддаг юм а. Инхүү Кувейт улсад элчин сайдаар сууж явах хугацаанд Алтай гэх нууц нэрээр Казахстаны талаарх мэдээллийг, нууц баримт мэдээллийг одоо тухайн тагнуулын байгууллагад нөгдөг байсан гэх хэрэгт холбогдсон сайраны гин буруутай шүүхээр тогтоогдох юм бол 15-аас 25 жилийн 20 халаар шийдэх хуулийн заалттай. Гэхдээ түүнийг одоо гадаадын тагнуулын албанд элснийхэн дараа ямар нэгэн байдлаар тухайн авсан даалгавраа биелүүлэх үйлдэл гаргаагүй. Эсвэл энэ талаарх мэдээллийг төрийн зохих байгууллагад өөрийнхөө сайн дураар мэдгдсэн тохиолдолд ялаас чөлөөлөгдөх үндслэлтэй юм байна.